Намайг Рета София Манума гэдэг Финландаас ирсэн. Энэ жил надад Монгол оронд очиж Рерихийн замаар гэдэг төсөлд оролцох боломж олдлоо. Энэ бол үнэхээр аз завшаантай хэрэг. Манай багт Орос, Чили, Финлянд, Бурят залуус бий. Бүгдээрээ урлагийг өндөр түвшинд ойлгодог, ур чадвартай, ирээдүйн том зорилго тавьсан залуус. Хамгийн гол нь бид бие биенээ хүндэтгэн зөвлөлдөж, хөгжилтөө сайхан явж байгаа маань бахархалтай. Ингээд бид аяллаа эхэлж байна. Бид гэдэг маань Рэпний академийн оюутан залуус. Эх орныхоо нутагт урт замыг туулсны дараа сая бид Орос Монголын хилийн бомбд Алтан булагт хурч ирлээ. Энд монголчууд биднийг мөнгө аяхтай сүүгээ барьж уртын дугаа дуулсаар угтаж авсан юм. Очоод бид монгол зураачтайгаа нэгдэнэ. Рерихийн зам эхэлж байна. Николай Константинович Рерих болоо дэлхийд алдартай зураач, эрдэмтэн, философч, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, аялагч юм. Тэрээр 1926-аас 1927 онд Монгол оронд амьдарч байсан. Монголын төв соёлын тухай гүнзгий мэдлэгтэй түшиглэн өөрийн бүтээлдээ Монгол орны байгаль, өнгөрсөн үеийн баатарлаг түүх, түүхийн дурсгалуудыг харуулсан 100 гаруй уран сайхны цуврал зургуудыг бүтээсэн юм. Түүний бүтээлүүд дотор Эзэн Чингис хаан зориулсан зургууд болон Шамбалын эзэн Эрэгдэн даваг буюу Улаан Хүлэгт Баатар хэмээх зураг онцгой барь суурийг эзэлдэг. Оросын агуу эрдэмтэн гүн ухаанч судлаач Николай Константинович Рерих 100 гаруй жилийн өмнө Монголын энэ ариун дагшин гайхамшигтай нууцлаг энэ ертөнцөөр аялж амьдарч уран бүтээлээ төрүүлж байсан юм. Би энэ агуу хүний замаар Монголын нутгаар аялж байгаадаа баяртай байна. 100 жилийн тэртээ ардын хувьсгал дөнгөж ялсан тэр он жилүүдэд Николай Рерихийг Монголд ирэхэд олон зүйл одоогийнхоос өөр байсан биз. Гэхдээ энэ цамын бүжиг тэртээ 100 жилийн өмнө яг л иймэрээ байсан гэж бодохоор үнэхээр гайхалтай. Энэ судбар зургийн симпозиумын ач холбогдол бол энд манай одоо гадагшаа явж зарим нь амжихгүй байна, зарим нь боломжгүй байна. Ийм улсууд бол одоо бэлэн сургалт болж байгаа нь үнэхээр манай зураачдын хувьд том үйл явдал болж байна. Тэгээд энд оролцож байгаа бүх одоо гадаадын уран бүтээлчтэй, Монголын уран бүтээлчид бүгдээрэнд нь амжилт хүсье. Энэ дөгөж эхэлж байна. 10 гаруй хоног аялах юм байна. Тэгээд Монголын сайхан орныг хизээч мартахааргүй оюун санаандаа өшөө уран бүтээлдээ тусгаж үлдээгээсэй гэж та хүсэж байна. Так нельзя поправить. Энэ хийдэд ирээд би их тайван, амар амгаланг мэдэрсэн. Ламтай ярилцаж суухад надад онцгой сэтгэгдэл төрж байлаа. Энэ орон хийд үнэхээр л ариун тагшин газар юм. Газар орон бол хэрвээ хүн өөрийгөө тайвшруулаад мэдрэмж хэрэг өндөрсөх юм бол уран бүтээл бас оргилж магадгүй тийм газар юм шиг байна. Заваад намгаа бол энэ 1918 онд энэ хийдийг үүсгэн байгуулсан. Гэтэ тэрний өмнө бол хийд байгаагүй биш. Хийд нь тэмээн дээр нүүдэлдэг байж. Тэгээ олон мэрэгдүүд ярилцаад тэгээ 8 дугаар богд хаан бас одоо зарлиг буугаад энэ хийдийг одоо 18 онд барьсан. Энэ жил 100 жил байна. Монголын шашин соёлын шинжлэх ухааны нэр зүтгэлтэн эрдэмтэн судлаач Заваад Амтны байгуулсан Дэлгэрийн чойрын хэд дээр ирээд ариун дагшин энэ сайхан энергитэй газар судалгаа хийн сулбар зургийн ажлаа эхэлж байгаадаа бид үнэхээр баяртай байна.
Монголын шинжлэх ухаан болон Монголын тухай судалгаанд Заваад амьтны оруулсан хувь нэмэр агуй үндсэнтэй гэдгийг би ойлгодог. Энэ хүн чухам яагаад энэ газрыг сонгож ариун дагшин сум дугнаа байгуулсныг, яагаад өнөөдөр ч хүмүүс зорин ирсээр байгааг өөрсдийн биеэр, өөрсдийн уран бүтээлээрээ мэдрэхийн тулд бид энд байна. Использовать также в своей работе это большая заслуга именно и Завода Мдина в том числе. Би Монголд ирээд 3 дахь зураг зорж байна. Энэ гайхалтай орон хийдийн газраар өнөөдөр би зөндөө яваад өөрийнхөө 3 дахь судалбар зургийг зурах энэ газрыг оллоо. Энэ сүмээс зүүн урагш харагдаж байгаа жирийн сайхан Монгол гэр, Монгол ах вэ, Монгол амьдрал үнэртсэн энэ газар надад маш их таалагдсан. Яагад гэвэл энэ Монгол сайхан ах вэ миний Финлянд нутагтай маш адилхан. Зүрх сэтгэлд маань маш ойрхон санагдаж байгаа учраас би энэ газрыг сонгоод зураг зурж байна. Финланд бол мэдээж Монгол шиг гайхалтай сайхан нутаг. Миний амьдардаг хот нийслэл Хельсинки хотоос машинаар 5 цаг явж хүрдэг. Манай хот гайхалтай тэд гişгэн талд оршдог нь Монголын тал нутагтай адилхан байгаад сэтгэл зүрх минь догдолж яг л гэртээ байгаа юм шиг санагдаж байна. Дундгой аймгийн нутагт байрш Чорын хийдгээд Заваад Дээрэн Бөөчийн хийд дээр бид нар бас зураг зураад хоёр хонсон. Монгол зураачд бол мэдээж Монголын говийг мэднэ. Тэгвэл миний хувьд бол говь руу анх удаа бас бэлнэрт явж байгаа онцлог. Тэгээд гадны одоо Оросын зураач залуучууд болохоор тухайн одоо сүм хийд дорн төхний соёл Азийн Монголын онцлогийг бас илүү гаргах гэж тэдэрт сонирн байсан учраас гэр сүм хийдтэй зурах тиймээ одоо харахтай зурах тийм илүү их сонирн байсан болов уу гэж бодож байна. Өмнө Говь аймаг, Говь аймгийн яг ингээд зааг дээр энэ сайхан цагаан сувраг гэдэг одоо бас газар ингээд бид бүх маань яг ингээд хүрдсэн ирээд тэнд бас бид бүх маань бас харилцсан, уйлдан, ялдан одоо ингээд дуршлаг солилцох маягаар бид нар нэг нэгнээс аягүй их юм хүлээж, аягүй их юм олж авч байна. Залуу зураач одоо бидний хувьд бол эх орноороо бүтэн тойрж явж үзэх зураг аялал бол хамгийн чухал юм байна гэдгийг гадны сургууль соёл сурж явахаас илүүтэйгээр эх орондоо бас тойрч аялал зураг зураг судалбараа хийхдээ тэр юмыг илүү төлхөө хийвэл бас хэрэгтэй юм болов уу гэсэн бодол төрсөн. Цагаан сувраг. Би ийм газрыг анх удаа харж байна. Энэ их сонин, үнэхээр гайхалтай гинтийн бэлэг байлаа. Их сонин гоё өнгөтэй газар. Гэхдээ надад зурхад маш хэцүү байсан. Миний зураг санснаар сайн болоогүй ч гэсэн дахин зурах боломж олдох байхаа гэж найдаж байна.
Би говь руу анх удаа ирж байна. Өмнө нь бол зураг зурж явж байгаагүй. Тэгээд энэ говь газар гэдэг бол хамгийн одоо гоё Монголын байгалийн гоо сайхныг харуулсан газар байдаг юм байна. Судалбар зурагт болохоор ерөнхийдөө зураач болгоно л явдаг. Гэхдээ говьор явна гэдэг бол илүү их өнгө, хурц таних мэдэхтэй бас эх орныхоо хамгийн одоо сор болсон байгалийн сайхантай танилцах завшаа олгосон UB Art Festival-ийнхэнд бол баярлж байна. Баг хамт олонд олон орны зураачд оролцсон. Тэгээд гадны хүмүүстэй хамт явна гэдэг бол бас туршлах, судлах, сурж мэдэх нөхөрлөх цааштай одоо олон улсын үзэсгэлэн юмд оролцох, гарц гаргалгаа нээгдэх тийм боломжийг олгож байгаагаар давуу тал байгаа. Улаанбаатар Арт Фестивал гэдэг энэ олон улсын туршлах урлагийн ивентийг бид юуны тулд гаргаж ирсэн бэ гэхээр Монголын урчуудын эвлийн хорооны 75 жилийн агаар Монгол улсад олон улсын туршлах урлагийн симпозиум, фестивал цаашлаад Улаанбаатар хотноо Улаанбаатар Биеннале гэдэг энэ том туршлах урлагийн баярыг хийя. Энэ туршлах урлагийн наадмыг хийя гэж бид нар ярилцаа, санаачлаад тэгээд энэ Биенналыг хийхин тулд бид нар олон улсын арга хэмжээнүүдийг докторчтой хийж мөн бид нар өөрсдөө олон улсын арга хэмжээнд одоо Норд Арт, Венецийн Биеннале, Гуанжугийн Биеннале, Бээжингийн Биеннале гэсэн олон арга хэмжээнүүдэд бид нар оролцох хэрэгтэй. Мөн энэ арга хэмжээнүүдийг бид Монголдо зохион байгуулах ёстой гэдсэн үндснээс бид нар UB Art Festival-а санаачлаад одоо зохион байгуулаад явж байна. Николай Рерихийн замаар энэ гэсэн энэ Оросын холбооны улсын Санкт-Петербургийн рэпний нэрмжтэй туршлах урлаг, уран зураг, архитектурын активтай хамтраад хийж байгаа энэ олон улсын судалбар зургийн пленэр маань болохоор академик талаасаа анхных нь болж байгаа энэ жилийн. Үүнээс өмнө бид нар 3 пленэр одоо явцсан байж байгаа. Мөн одоо та бидний цаг хугацаанд давхцаад хөвсгөлд бас Тэжүү хоттой хамтарсан Монголын урчуудын эвлийн хорооны пленэр бас зэрэг явагдаж байгаа. Рерихийн замаар гэдэг энэ пленэр маань зөвхөн 1 жил яваад явчихгүй. Бид нар энэ төслөө 3-5 жилийн хугацаанд явуулна. Улам лавшруулж, улам бас цаашил төслөө төслийнхөө маршрут явах зүйлүүдээ бас давхар жилийн турш судлаад зун явна гэж бодож байгаа. Монгол гайхалтай сайхан ор юм. Говь хангаа уул ус гэдэг бишрэм сайхан байгальтай. Тэрэн дунд надад хамгийн их таалагдсан зүйл гэвэл талд жижигхэн сонгон ургасан байсан нь үнэхээр гайхалтай санагдсан. Монголын байгалыг зурхад урамтай сайхан байна. Урд нь би уран зургийн дунд сургууль байхдаа Италид 15 хоногоор хэлнээрт явж байсан. Манай Орос орны гол нутгаар зундаа бороотой чиглэг сэрвтер байдаг бол жинхэнэ халуун гэдэг чинь энд л байна. Монголын говьд л байд юм. Пленэрт гарна гэдэг бол зураач хүн байдал дээрээс өнгө мэдрэх, тоон мэдрэх, гихчлэн эргээд одоо ингээд байгаль дээрээс ихэд урлан дээр очиод шууд том хэмжээний бүтээлч юм явна нэг бүтээл хийхэд ингээд байгаль дээр харсан өнгө, байгаль дээр харсан хэлбэр формчууд энэ бүх зүйлүүд маань эргээд ерөөсөө бүтээлийн одоо өдөр тутмын нөгөө дуучдаар бол гам уншихтай адилхан л нэг. Тэгэхээр энэ пленэрийн ажил гэдэг бол маш хэрэгтэй чухал. За энэ олон улсын арга хэмжээ маань болохоор нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй энэ том
уран зургийн, сулбар зургийн одоо экспертиз гэж баг хийж болно. Яагаад вэ гэхээр энэ хүмүүс маань болохоор уран зургийн сулбар зураг зурхаас гадна Монгол орны тухай фото альбом, Монгол орны тухай Монгол болон Оростой холбоотой түүхийн судалгаануудыг хийж байгаа. Манай энэ арга хэмжээг удирдах байгаа гадаад кам буюу гадаад харилцаа хариуцсан захирал маань болохоор өөрөө фото артист хүн байж байгаа, мөн судлаач хүн байж байгаа. Тэгээд энэ орон орны залуучууд маань Монголыг өөрсдийнхөө нүдээр хараад тэр харсан зүйлээ сэтгэлдээ буулгаад зураад тэрийгэ өөрийнхөө улс орнуудад үзэсгэлэнгээ гаргана. Ингэснээр Монгол орныг болохоор дэлхийд гаргах. Мөн академийн пленэр маань болохоор Италийн заал болон Рерихийн гэр музейд гарна энэ үзэсгэлэн маань цаашлаад Монгол орныг сурталчлах, Монголын соёлын өдрүүдийн хүрээнд бас энэ хамтарсан үзэсгэлэнгүүд маань гарна. Яагаад вэ гэхээр Монголоос бас энэ үйл ажиллагаанд бид нар 10-аас 13 залуу уран бүтээлчтэй бас оролцуулж өгч байгаа. Тэр уран бүтээлчдийн маань бүтээл бас Оросод танигдана. Мөн бид нар энэ арга хэмжээнийхэн дараа Монгол орныг сурталчилсан энэ пленэрийн тухай каталог ном хийж Оросын холбооны улс болон Финлянд, Чили, Хятадд бол бид нар бас танилцуулна. Ингэснээр Монгол орныгоо Монголын сайхан байгаль төрөлх урлагт хэрхэн буудаг вэ? Монголын энэ тал нутаг гайхамшигтай говь, уул, хангай төрөлх урлагт яаж бууж болох вэ? Мөн бусдыг яаж уруу татаж болох вэ? Бусдыг яаж хайрын татах вэ гэдэг зүйл дээр бол төрөлх урлаг бол гайхалтай эд шидтэй зүйл байдаг. Элс. Энэ бол Монголын говьтол үзэж болох. Бас дээр нь нарны элчийг мэдрээд алхаж, хэвтэж болох байгалийн гайхалтай бүтээл. Энд бид зураач хүний өөр өөрийн нүдээр Монголын говийг бас нэгэн өнгийг бүтээнэ. Би нааша ирэх замдаа өөрийнхөө хөгжмийг сонссон. Учир нь тэр бүр байдгүй энгийн биш газрыг зорж ирж байна шүү дээ. Ирээд ч би өөрийнхөө хөгжмийг сонсож байна. Би энэ газрыг зүрх сэтгэлээсээ мэдэрч зурхийг хүсэж байна. Чили улсад иймэрхүү байгаль байдаг ч харагдах байдлаараа дис өөр юм. Харин Монголд их эзгүй хээр тал байгаа нь сонин санагдаж байна. Тэр тэд тэмээ харагдаж байна. Ийм гайхамшигтай газар зураг зурж байгаа нь надад үнэхээр өөр ертөнцид байгаа мэт мэдрэмжийг төрүүлж байна. Энэ бүхнийг ямар ч гэсэн зурхийг хичээж байна. Монгол ирсэн минь надад үнэхээр сонирхолтой байна. Байгаль нь өөр, хүмүүсийн хандлага, харилцаа нь бас өөр. ертөнцийг үзэх хүсэл нь ч бас өөр юм. Орос оронд ийм байгалыг олно гэдэг хэцүү. За ер нь байхгүй байх таа. Миний харснаар Монгол зураачид их сайхан зорж байна. Тэндээс суралцах харах зүйл олон байна. Би дахин Монгол оронд ирж бүтээлээ хийхийг хүсэж байна. Хочется приезжать сюда еще писать, работать. Монголия, мне нравится ее разнообразие. Гайхамшигтай гэж хэлэх байна. Монголд ирээд би нэг дороос хязгааргүй уудам тал, уулс, элс, тэр бүхэл мөсийг олж харж байна.
Ийм зүйлийг төсөөлөхөд ч хэцүү шүү дээ. Ард түмэн нь бас найрсаг, элгэмсэг, өгөөмөр. Бас тийм. Монголчууд их хөвгөлтэй хүмүүс. Монгол орон гайхамшигтай байгалийн тогтцоотойгоос гадна хүмүүсийн их аялгуулаг юм. Урт замын туршид автобусанд ихшгэлсэн монгол дуунууд одоо ч миний чихэнд сонсогцоор л. Надад гайхалтай сайхан мэдрэмж төрж байна. Шан шатан байгаа л да. Эхний сэтгэл. Дээрээс нь Монголын байгалийн онцлог одоо ийм эзгүй тал хээр эсэнцэл ийм үзэж байгаа болохоор бас илүү сонирн байх шиг байлээ. Тэгээд тэмээ манай одоо сүмхэд эдэр цамын бүжиг эдрийг үзээд бас их гайхчихлээ. Бэлнэр гэдэг бол яг мэрэгжлийн хэллэг талаас байгаль дээр буюу агаар дээр амьд зурах тийм амьд ажиллах гэсэн үг юу. Плен аир агаар дээр одоо ажиллах гэдэг тийм амьд байгаль дээр зурах гэсэн үг юм шиг байна. Монголчуудын 13 дугаар зуунд амьдарч байсан гэрт амьдрах үнэхээр гайхалтай сонирхолтой байна. Энд зураг зурах их өвөрмөц юм. Би тухайн зүйлийг зурснараа илүү ойлгож чаддаг. Тиймээс ч би энэ зургийг зурхаар шийдсэн юм. Энэ гэрт маш олон жижиг деталууд байна. Мөн маш сонирхолтой хийц, оёл чимэглэл байгаа нь миний сонирхлыг их татаж байна. Монгол бол үнэхээр үцэглэнтэй сайхан ор юм. Миний хувьд уран бүтээлийг хийхэд хязгааргүй орон зайг нээж өгсөн мэт маш гайхалтай мэдрэмжээр дүүрэн байна. Тиймдээ чи юм давтагдшгүй дүр төрслийг буулгаж сундаа.
невероятно красивые пейзажи, которые хочется вот изобразить. Говьроо бол би тэр бүрнийх явж байгаагүй. Тэгээд анх удаа шахуу говьроо яваад пленэрт явхад бол одоо их өнгө тийм ээ тэр баялаг тэр байгалийн үзмж гэдэг бол угаасаа өөрөө бол одоо байгаль одоо бидний багш. Тийм болохоор энэ удаагийн пленэр бол одоо миний хувьд бол миний уран бүтээлд маш сайхан өнгө тийм ээ будаг нэмсэн уран бүтээлийн илүү их оолзон өмгийг одоо өөртөө одоо өвөрлсөн тийм ээ тийм сайхан одоо пленэр боллоо л гэж би бодож байна. Миний уран бүтээл бол их хөвчлэн одоо хүн зурдаг. Одоо ч гэсэн би хятадын уран зураг агентанд хүн зурах чиглэлээр сурж байна. Есть у меня тут хоть барышня одна. Пробегала мимо. Репни актын Монгол улстай 80 гаруй жилийн харилцаатай. Энэ харилцаа эргэн сэргэж байгаад оюутан залуус бидэж баяртай байна. Өнгөрсөн жил манай академи 260 жил байгаад тэмдэглэсэн. Урд нь эзэн хааны нэрэмжит гэгдэж тэр хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байсан юм. 1947 онд Монгол орноос анхны монгол оюутан гаваа манай академиг зорж ирж 1952 онд төгснөөс хойш монгол оюутнуудын цуваа манайх руу илүү их чиглэсэн. 1950, 60, 70, 80-ад онуудад Монгол улсын төр засгийн болон Монголын дүрслэх урлагийн эвлэлийн хорооны бодлогоор нэгдсэн системтэйгээр уран бүтээлчдийг бэлтгэж байсан юм. Тэр он жилүүдэд 70 орчим монгол залуус манай сургуульд боловсрол эзэмссэн байдаг. 1990-ад онд нийгэм улс төрийн өөрчлөлтөөс шалтгаалan сүүлийн монгол оюутнууд төгсч явснаас хойш бараг 30 гаруй жил завсардаад байгаа. Харин сүүлийн 2 жилийн хугацаанд манай академид нэг монгол оюутан урлаг судлалын чиглэлээр суралцж байна. Рефени академи Монголын дүрслэх урлагийн салбартаа харилцаагаа сэргээх, хамтран ажиллах тал дээр маш шаргуу ажиллаж байна. Үүний үр дүнд эх хичээлийн жилд 2 монгол оюутан нэмэгдэх болсон. Цаашлаад бид бодлогоор урлаг судлаач, зураач, баримлж, мөн сэргээн засварлах зэрэг мэргэжлүүдээр монгол оюутнуудыг суралцуулж, Монголын дүрслэх урлагийн салбартаа хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Сверху стоит и... Как ты скажешь, так и сделай. Улаанбаатар арт фестивалийн хүрээнд зохион байгуулагдаж буй Николай Рерихийн замаар гэдэг анхны пленэр маань 10 дахь хоног нь их сайхан дурс түүхийн болон урлагийн, дүрслэх урлагийн, шашин соёлын их сайхан дурсгалтай газар ирж одоо сүүлчийн пленэрд сулбар зураг үйл ажиллагаа маань одоо төгсгөж байна. Энэ юу вэ гэхээр Дамдаржаа хийд буюу Улаанбаатар хотын хоймор орших энэ газар дээр одоо Улаанбаатар хотын хамгийн анхны барилга байгууламж баригдсан улсын маань нийслэлийн одоо тойр бий болсон их дурсгалтай газар юм аа. Мөн
Монголын урчуудын эвлэлийн зуны цуслан байсан мөн цамын буюу олон хийдүүдийн тойр байдаг юм дурсгалтай түүхэн газар байгаамаа. Улаанбаатар хотын гэр хороолол. Энэ дээрээс өнгийн байшин, цагаан гэрүүд холилд нь нийлж бас нэг өвөрмөц өнгө төрхийг бидэнд харуулж байна. Мэдээж бид Монголоос, Улаанбаатараас өөрсдийн зурагтаа цоо шин өнгө будгийг олж авч ганцх дүүрэн харих төхөж байна да. Монголын гэр хороол Оросын тосгодтой ойролцоо юм. Гагцхүү Оросын тосгонд ийм гэрүүд байхгүй л дээ. Дома и жизнь очень похожи. Единственное отличие энэ удаагийн пионер маань рэпний актимаас гараагаа эхлээд нийтдээ Оросын холбооны улсын нутаг дэвсгэрээр 6000 км Монгол орноор одоо бид нар одоогийн байдлаар 3000 гаруй км аялалцсан байна. Тэгээд маргааш энэ сайхан пионерийн маань үр дүн гарсан 5 улсын 21 залуу уран бүтээлчдийн маань үзэсгэлэн гарна. Тэр үзэсгэлэн одоо ямар үзэсгэлэн гарах вэ гэхээс одоо уран бүтээлч бид нар куратор, продюсер манай багийнхан одоо бүгд л сэтгэл догтлсон мөч байна өнөөдөр бүгдээрээ унтахгүй бах бүгдээрээ тэр мөчийг одоо хүлээж лам хондоо өнөөдөр Тэгэхээр манай хамтарсан олон улсын пионер маань одоо нэгтгэж байна. Ямарсан сэтгэл аягүйх хөдөлж байна. Хэдхэн минутын дараа энэ үзэсгэлэнд маань олон орны зурагчид оролцсон. Санкт-Петербургийн рэпний нэрмжт уран зураг академи болон Монголын залуу зурагчид нийт 5 орны зурагчид оролцсон. Чили, Финланд, Монгол, Хятад гэсэн орны төлөөллүүд оролцсон байгаа. Тэгээд бидний 14 хоногийн турш эх орныхоо энэ сайхан байрлалаар аялсан үзэсгэлэн маань тун утгагүй нэгтгэж байгаад аюул сэтгэл хөдлөж байна.
Бид нэр одоо Улаанбаатарт UB Art Gallery-д ирээд байна. Энэ төсөлд оролцохоор бид Санкт-Петербургийн рэпний нэрмжит академиас ирсэн. Манай багийнхан 2-7 хоногийн турш монголоор аялж маш гайхамшигтай сэтгэгдэлтэй буцаж байна. Энэ сэтгэгдлээ үгээр илэрхийлэхэд хэцүү юм. Монгол орн зураачдын хувьд үнэхээр гайхамшигтай, зураглал, дүрслэл дүүрэн ор юм. Хэдхэн минутын дараа бидний 2-7 хоногийн аяллаа туршид буулгасан бүтээлүүдийн маань үзэсгэлэн нээлттэй хийх гэж байна. Монгол, Финлянд, Орос, Бурят, Чилийн уран бүтээлч зураачдын бүтээлүүд энэ үзэсгэлэнд багтсан байгаа. Энэ зураачдын уран биер Монгол орны үзэсгэлэнт байгаль, ахуй, соёл, хүн заны амьдралыг хэрхэн буулгасныг та бүхэн таалан сонирхоорой. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлд ор зохион байгуулагдж буй Монгол улсад анхудаага зохион байгуулагдж байгаа дүрслэх урлаг уран зургийн анх дугаар фестивал болох Улаанбаатар Арт фестивалийн хүрээнд Николай Рерихийн замаар гээд Санкт-Петербургийн уран зураг архитектур баримлын академи, Монголын урчуудын эвлэл, Улаанбаатар Арт Галерей хамтран энэ удаа Николай Рерихийн замаар гээд энэ гайхамшигтай сайхан уран зургийн судалбар зургийн одоо пленер буюу судалбар зургийн экспедицийг бид анх удаага хийгээд байна. Яагаад би экспедиц гэж хэлж байгаа юм бэ гэхээр энэ удаагийн арга хэмжээнд 5 улсын 21 зураач, 2 багш, мөн телевизийн уран бүтээлчид, мөн залуу продюсерууд нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй маш их том сайхан баг ажиллаад ирлээ. Энэ удаагийн уран зургийн пленер маань болохоор Монголын уран зургийн салбарт бас академик пленер болж байгаагаар маш онцлог байгаа. Я хочу назвать также экспедиции, потому как в этот раз участвовали. Тэгээд энэ сайхан хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан нийт залуучуудаа одоо Монголын уран бүтээлч залуучууд, Орсоно Зерепний академийн нийт оюутан залуучуудаа баяр талархаж байгаагаа илэрхийлье. Даже завидую. Но я думаю, в следующий раз уже я чувствую мартагдсан юмыг сэргээсэж байгаа сайхан үйлүүд болж байна л гэж ойлгож байна. Энийг бол цааш уламжлуулна гэж хийж хоёр орны одоо дүрслэх урлагийн салбар цааш ишөө ингэж одоо идэвхтэй нэг хамтран ажилласаа гэж хүсэж байна. Бид бүхний 14 хоногийн пленер маань амжилттай болоод өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдөр Монгол улс орны 3500 гаруй километр замыг туулж Николай Рерихийн замаар бид аялаад уран бүтээлээ хийгээд энэ уран бүтээлээ дэлгээд Улаанбаатарынхаа одоо хүн ард Улаанбаатарчуудаа хүргэж байгаад маш их баяртай байна. Рерихийн зам дөнгөж эхэлж байна.